Сая Саранчулан гүшин маань ер нь бүгдийг хэлээд өчлөө дөө. Би түрүү хэлсэн. Яг нэг үлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж амьдарч байгаа вэ гэдэг дээр үнэхээр сэтгэл зовж байгаа. Үнэхээр сэтгэл зовж байгаа шүү. Тэр хүмүүс төрөөс нэх их юм өсөхгүй байна. Та нар ажиллаа хийчихвэл болчих гээд байгаа байхгүй. Тэр хүмүүс зүгээр л бус хүмүүстэй адилхан годомжин чөлөөтэй гардаг болмаар байна. Гэртээ орж гардаг гарц орцсон зориулсан ямар нэг бэрхшээл ялгуурлан гадуурхалтгүй баймаар байна. Хүүхдүүд нь зүгээр л сургуультаа сурдаг баймаар байна. Ажлын байраар хангагдахад очиод ажилд орчдөг баймаар байна. Автобусанд чөлөөтэй суугаад очих ёстой газар очичдаг баймаар байна. Үйлчлэгээний төвөөр зүгээр л ороод үйлчлүүлждэг болчмоор байна. Яагаад энэ хүмүүс нийгэмд гадуурхагтаад байгаа юм шиг юм мэдрэмж аваад байгаа вэ гэдэг дээр л та бүхнийг өнгөрсөн хугацаанд яагаад ажил хийгээгүй вэ л гэж хэлээд байгаа байхгүй. Өнөөдөр энэ нийгмийн бодлогын байнгын хороо 21 гишүүнтэй. 13 гишүүн өнөөдөр энд сууж байна. Уул нь бол та нар ялангуяа энэ 20-30 жил ажилласан гэдэг дарга нар. Энэ улсын хурлын гишүүдэд та нар биднэрт энэ болохгүй байна. Барилгын хууль хэрэгжихгүй байна. Энэ барилга байгууламжтай холбоотой асуудал чинь шийдэгдэхгүй байна. Боловсролын хууль чинь хэрэгжихгүй байна. Боловсролын яам анхаарахгүй байна. Энэ худалдаа үйлчлэгээтэй холбоотой асуудал дээр энэ болохгүй байна. Энэ дээр та нар маань туслаад дэмжиж өгөөч. Хууль эрх зүй рүү буруугаа чихээд байгаас илүүтэй энэ дээр ингээд өгчүүл бид нар болчих гээд байна. Бидний хүч дутаад байна гэд энийг л хэлээсэй гэж бид хүсэж байгаа байхгүй. Тэг яагаад энийг ийм амархан юмыг ойлгохгүй энэ дээр дарга царайлаад бүх юм болоод байгаа юм шиг юм яриад байгаа юм. Хаана болоод байгаа юм? Наад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдарч байгаа нөхцөл байдлыг хар л та. Наад сэтгэл чи өвддөг юм. Би хөгжлийн бэрхшээлтэй биш. Миний хүүхдүүд, миний удамд одоо манай аав ээж хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй. Миний ээж энэ яг нийгмийн халамжийн чиглэлээр насаараа ажилласан хөгшин байдаг, даалгарсан хөгшин. Би хүүхэд байхасаа тэр ээжийнхаа орой болгон ирээд тэр шаналж исэн шаналлуудыг би мэдэрч өссөн. Өөрөө том болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар явж исэн. Гэхдээ төрийн албан тушаалтнууд нь ямар муухай хатуу сэтгэлтэй. Яагаад энэ дээр бодлого шийдвэр гаргачихаар хэмжээний юмнууд дээр бодлого шийдвэрээ гаргадаггүй. Өглөө ирж ажлын цагаа бүртгүүлчихэд орой явдаг. Хизээч энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ хүний амьдралд хамаагүй юм шиг амьдрдагт л миний уур хүрээд байгаа байхгүй. Та нар энэ 21 гишүүнийг ашиглал та. Яагаад болохгүй байгаа? Та нарын ажлыг бид нар дүүргэхгүй шүү дээ. Та нарыг өнөөдөр бид нар энэ аттестацлсан шалгалтыг та нараас авахгүй байхгүй да. Та нараас энэ хүмүүсийн дунд ажиллаж энэ хүмүүсийн төлөө ажиллах үүрэг гүйцэтгээд цалин аваад амьдарч ажиллаж байгаа учраас ядаж энэ дээрээ сэтгэл гаргаад төрийн албан хаагч биш. Хүн гэсэн сэтгэлээр ядаж та нар энэ дээр жоохон ажиллаад өчөлдөө. Танах бодлогын яам штэ. Бүх юмыг энэ хууль эрх зүй рүү чигтгэ болил л доо. Годомжинд гараад явж чадахгүй байгаа энэ хүүхдүүд, явж чадахгүй байгаа энэ хүмүүс, дэлгүүрт ороод худалдаа эргэлж чадахгүй, гэртээ орж чадахгүй, гэрээсээ гарч чадахгүй. Энэ хүмүүсийг та нар нэг удаа бодолтой. Ядаж сэтгэл гаргаас өмнө энийг хийж дуусгал та. Нүд амар хэлхүүдээ ядаж. За баярлалаа. Цолхор гишүүн.